Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 38 гишүүн одоо бүлгийн хуралдуулаач ээ. Цаг дүрийн асуудал одоо тэ хурцсан байна. Өнөөдөр зөвхөн энэ бидний сандал суудлын асуудал яах вэ? Гол нь энэ чинь багш эмчнэрийн цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн асуудал эхнээсээ одоо тэ шаардлагуудаа хөргүүлээд ирсэн асуудал төр бүлэгч улс төрийн шийдвэр гаргах ёстой шүү дээ гэдэг ийм шаардлагыг л эхний тэр 7 гишүүн гаргаад тэр шаардлагыг хүлээж аваагүй байна. Ингээд 38 гишүүн гарын үсгээ зураад бүлгээ хуралдуулаа. 16 цагт хуралдуулаа гэдэг өглөө нь хүртэл шаардлага өгсөн. Тэгээд өдрийн 4 цагт одоо хуралдаан гэж бид нэр одоо ойлгоол хуралдаа очлоо шүү дээ. Гэтэл өнөөдрийн хурлыг тоглосон учраас өнөөдрийн хурал бол хууль ёсныхоо одоо ингэж шүү дээ. Бүлэг дээр ямар шийдвэр гаргасан? Бүлэг дээр багш эмчийн цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх асуудлаар ерөнхий сайдын байр суурийг сонссон. Дээрээс нь төсвийн байнгын орны дарга мэдээлэл хийсэн. За ингээд холбогдох сайд нар одоо сангийн сайд, боловсролын сайд, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд, эрүүл мэндийн сайд нөхцөл байдлаа одоо тайлбарлсан, ярьсан. Ингээд бүлэг улс төрийн шийдвэр гаргахтай өгөхөр засгийн газарт бүлгийнхаа их хурлын гишүүдэд энэ цалин үйлс нэмэгдүүлэх асуудлыг судлаад энэ их хурлын ажлынхаа үсгийн хүрээнд шийдэч гэдэг ийм улс төрийн шийдвэр гаргангууд чиглэлийн дагуу өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Ингээд бид нэр зарим одоо нөгөө хэрэгжлийн төлөвлөгөөнд тусцсан байсан төрийн нэг юм хэвийн явагдах ёстой үйл ажиллагаануудаа заримын зогсоогоод. Үүнийхээ оронд одоо тэр цалин үйлсийн нэмэгдлийн асуудлыг их хурлын ажлын хэсгүүрийн шийдэхдээ засгийн газар бол дэмжиж ажиллана гэдгийг илэрхийлж байгаа байхгүй. Ингээд шатараалтай ажил явж шít. Өнөөдөр бас би 12 цагаас бүлгийн хурал зарлагдсан гэж ойлгож байгаа. Тэр бүлгийн хурал дээр ч гэсэн энэ байр сууриа бас бид нар илэрхийлээд энэ нэг нийгмийн одоо тэ зүгээс биднэрт одоо шаардж байгаа асуудлуудыг шийдээд явах ёстой. Ер нь бүлгийн дарга гэдэг хүн болвол их хурлынхаа тэр намын олонхын бүлгийн гишүүдийн байр суурийг сонсдог, эв нэгдлийг сахидаг. За тэгээ ялангуяа энэ одоо үл ойлголцол болцсон байгаа энэ үед аль болох эвлүүлэн нэгтгэхийн төлөө байр суурийг сонсож явдаг ийм хүн байх ёстой болохоос биш нэг талын байр суурийг хэтэрхий бариад байвал энэ 68 бүлэгчээ эвлэхгүй шүү дээ. Тэгэхээр 68 бүлгээс 38 гишүүн нь нэгдээд хурлаа хийгээд олонхоороо шийдвэрлээд асуудлаа яриад ингээд явж байхад бол хинч энэ дээр одоо шүүмжлэгч юм уу хинч энэ дээр одоо хөндлөнгөөс байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй. Тийм учраас их хурлын олонхын бүлгийн гишүүд л одоо оролцсон гэж ойлгож байна. Бүлгийн хуралд өчтөр оролцсон хүмүүс дахиад оролцсон гэж ойлгох. Мэдгүй энэ чи 12 цагаас бүлгийн хурал зарлагдсан шүү дээ. Одоо бүлгийн хурал зарласан юм чи орно шүү дээ.